Сайн мэцхан үзэгчтэй манд имээ саят яг одоо Баянголд үргээс шөнийн сонсогчдоо хүргэж байна. За согтоогоо ТV эсэл золоодох зөрчлөөс урьдчилсыг эрх зорилгоод замын цагдаагийн хилцээс уусан бол бүүж болоод арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Баянголд үргийн хэмжээнд замын цагдаагийн хилцэн хяналт шалгалтаа хийн ажиллаж байна. Бид та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр тээврийн цагдаагийн албанаас уусан бол бүүж болоод нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна. За харин Баянгол дүүргийн хэмжээнд, Хариуцсан дүүргийн хэмжээнд за эхний 2 цагийн байдлаар арга хэмжээ зохион байгуулалтаас 2 цагийн дотор за согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ тээврийслодсон 9 төслийг илрүүлж за тээврийслодох эрхгүй үедээ жолоодсон 7 төслийг илрүүлэн ажиллаж байна. За энэ арга хэмжээ нь болохоор согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ за жолоо барих зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох мөн согтуугаар үйлдэж болшгүй гинтэрэг зөрчлөөс өрдсөн зэрэглэх хамгийн гол зорилго байгаа. Та зүгээр үлдэж болохгүй жолооч. За, үлээж штэ би. Нэгэн жигдээ хоёр. Нэгэн жигдэл. Надад чи 80 настай үлдэг явчихдаг байхгүй юу? Нэгэн жигдийн заа яхаа. Таны амьсгал хүрнэ. Зүгээр нэг аим хүчлээд байхгүй. Зүгээр л амьсгаа гавж гал нэгэн жигдэл үлээж. Тэгээд энэ цагдаа албаагч болно гэхэл хаа. Таны согтолтын зэрэг чинь 2 бүхэл 82 гарч байгаа шүү. За. За тэгэхээр саяны төшөөдөө та бүхэн харсан бах. За согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоо орж байгаад эрхээ асуулдаг ч юм уу зөрчлийн хэрэг нээлэг явдаг байгаа. За тэгэхээр согтууруулалтын зэрэгээ шалгуулахгүй би шалгуулахгүй гэдэг зүйл ярьж штэ. Энэ дээр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 5-ын 3 дахь залт байгаа. Шалгуулахаас зайлсхийх юм бол мөн жолоодох хэрэг нийслэлийн хугацаагаар асаж 7 зөрчлийн баримтлагааны явуулдаг залт байгаа. Тэгэхээр эрэг жолооч нар маань нэг юм дээр андуураад байгаа байхгүй. Хэрэг үлээхгүй байх юм бол их астгүй юм байна гэд нэг юм сонсцсон байт юм шиг. Тэр маань өөрөө болохгүй. Үлээхгүй байх тусмаа за хуулийн хариуцлага илүү хүндэрдэг юм залттай учраас айл болохоор согтолтын зэрэг шалгуулад за тодорхой хэмжээний багж үлээгээд шалгуулах шаардлагатай байгаа. Одоо нэг өчтөлөч. За болсон. Болсон та. За юу уусан байж жолоочоо та? Пи уусан. Хэрэг пи уусан? Энэ 3 жил пи байна. Би 6 авсан. Согтуугаар тээврээс жолоож болохгүй та мэдж байгаа юу жолоочоо? Мэдж байгаа би энэ караоке дуучаад гарсан юм. За таны согтолтын зэрэг чинь нэг бүхэл 60 биш үү? Согтуугаар тээврээс жолоож болохгүй ойролцоогоор хэдэн километр машин барьсан та? 300 м. За 300 м. Та согтуу тээврээс жолоодод тэг бүхэл 60 гарсан байх шүү. За юу жолоочоо. Таны согтолтын хэмжээ. Тэгэхээр та одоо таны тээврээсийг бид нар саатуулна. За тэрний дараа та маргааш манай Баянголын зам зэгдэг эцдэр очиж тээврээсээ авна шүү. За Иргэд жолооч нар та бүхэндээ хандж хэлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн бол за дуудлага жолооч дууддаг ч юм уу. Айл дахта согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн бол тээврийн эслийнхээ ард битээ суугаараа жолоо битээ барьаа гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.